Уйлчаад бичлэг хийхээр жоохон сонирл, жоохон кринжлийн гэхдээ яг гол нэг болохгүй юм санагдаад. Тэгэл өнөөдөр яг л адилхан өглөөрт бас олоолаа гээл хүүхдээ өргөж өгөөл ажилдаа яваал ажилласаа ирээл тэгэл байжсэн чинь Симня. Дижим мгу маани. Маани. Амарсна. Алло. Алло. За мая зурт үзүүлж жагаад тэр ингээс өглөөний цай бэлдээд энэ хийж байгаа маань бол орой хоолоогоо би орой 5 хагас тарах болохоор манай 2 хүүхэд гэртээ ирчихсэн байна. Тэгээ хичээлсээ өсөж ирдэг байхгүй манай хоёр. Өнөөдөр 3 дахь өдөр юм байна манай охины. Цэцэрлэгтээ явж байгаа. Бисээ өглөө 3 хоног хоолоо хийгээд явсан амар л юм байлээ. Орой ирэнгүүт манай хоёр хоолоо халаагаад идчихсэн. Тэгэл маань үлцэн халаалаж өгөөл өөрөө хаал идэл. Нааш ч үгүй юм аа за. Би заас түлэгдээд шүү маяа. This one? Нааш яа ирвэ. Окей. За, ингэ сачитай. Гэдэг. Энийг өргөчөнд хийчээд яагаад өгнө? За, өргөөгөөс бэлтээ. Юмсан. Окей. На oatmeal өгөөд гэртээ байж гинт амар завгүй болсон чинь бас жоохон цагийн баримжаагүй байх гэдэг шүү. Юу нэг жоохон гүүсэн яарсан байдалтай байгаад байгаа. Одоо лидийн 7:50 болсон байна. Анхны цэцэрлэг нь өглөө өдрийн хоол тэгээд снак бас үүд юм лээ. Гэтэл жоохон өсөд байгаа санагдаад байгаа. Орой ирэнгүүтээ амар их мэдээд байгаа. Тэгэхээр ер нь бол өсөж байгаа. Өглөөний цай 9:30-аас байд юм лээ. Тэгээд гэртээ гарахаасаа өмнө oatmeal идчихвэл бас гайгүй. Манай охин эхний 2 өдөр уйлсан. Өчтөр 2. Намайг явахаар дагаад уйлаад наа бүр тэрвэрэд явахгүй гэдээ уйлаад байсан. Цэцэрлэгийн аппликейшн аягаа гоё. Урд нь явж ирсэн тань адилхан зураг явуулчтай, гейм хийж гэн тэгжээ. Одоо хоолоо идэж гэн. Хаалхахаа хийхин эзэн юм эзэн. Тэдэн цаг унтсан өнөдөр гэд бүх мэдээлэл нь гараад ирдэг болохоор аягүй санаа амар. Уйлаад үлдсэн ч гэсэн жоо мажаад инээсэн зургийг харахаар их өөрхөн тайвшраа. За ашгүйтэй гэ тайвширчдаг. Тэгэхээр өнөөдөр яах нь үгүй юу? Уйлах нь үгүй юу харцгаая. Нормго мөдө хасад юм ачид явъя л. What? Eat and let's get a friends. No.
штэ Maya. Why not? Your friends are waiting for you. Where is Maya? My friend Maya 하죠 штэ Maya. 자. Let's go eat. Come on. 자, нөгөө өглөөний цай. You're ready, sit there. 잠시만, 누르가 나왔지. Okay, bye. За өглөө гарах гэж бид нар нэг ийм хүн болж байгаа. Бичлэг хийгээд гүгээдсэн чинь жоохон цаг аваад хэдэн минут хоцроод гарчихлаа. Хаашаа явж байгаа ингээл өглөө болгон асуун заяа. Өглөө ингээ гарах болгонд уйлгал хаашаа явж байгаа бэ? We're going to friends, Maya. Oh, okay. За уйлаад л орлоо. Орохгүй гэд болж. Тэгснэ өөрхөн багшигаа харчаад бас тэрчжээ багшигаа. Энэ цэцэрлэг аягүй дажгүй хүмүүс ажилт юм лээ нэг харахад мэдэгддэг штэ тэ хүмүүс нэг анхны сэтгэл би өөр анхны сэтгэлдээ итгэдэг штэ. Анхны сэтгэлийг жоохон яг хүнийг үнтэй анх харьцаад өгнөхөд бол жоохон өрөөсгөл ах л та. Гэхдээ миний хувьд бол нэг мэдрэмж энэ нэг мэдрэмж байт юм аа. За энэ ч нэг онцгой хүн байна да гэмэр ч юм уу нэг мэдрэмж өгдөн штэ. Тийм мэдэрч юм бол нэг сонирн байгаад дээ. Ялангуяа ингэж хүүхдийн цэцэрлэг энтергээ ботхоор хүүхдээ ямар хүмүүстэй хамт үлдээж байгаа вэ гэж ботхорч бас хэцүү штэ тэ. Уйлаад үлдэж байгааг юм хэлэхөө. Тэгээд энд болохоор багш нар нь айгүй тийм найрсаг гоё энергитэй гоё нээсэн хүмүүс шиг санагдсан. Захирлын хүртэл айгүй гоё юм битээсэн. Тэгэхээр сэтгэл бол гайгүй байгаа. За одоо ийшээ таксаар байгаа дахиад нэг 10 минут яваад ажил дээр очино. Жойхон хоцроод очих юм шиг байна. Офисын ажиллагаудаа хийж үлдэж байгаа юм шүү дээ. Урд нь бол дандаа хөл дээрээ зогсоогоор ажилладаг. Тэгээ энд бол суухаар айгүй гоё юм байна л дээ. Хилэн цаг суухаар хөл өвдөхгүй. Урд нь бол 7-8 цаг. За би хамгийн ихтэй ер нь бол 16 цаг өдөржингөө нэг суухгүйгээр зогсолтгүй ажил үзсэн. Тэгэхээр суугаа ажил бол ер нь гоё юм байна гэж одоохондоо бол бодож байна. Тэгээд их удаан суугаад хараас нуруу өвдөд үзэх хөшдөг гэж манай найз тэгжилээ. Одоо тэр зовлон бол хамсаагүй байна. Тэгээд компьютер дээр их суух юм байлээ. So far so good. Тэгтээ 2 хоног л ажиллаж байгаа болохоор гоё санагдаж байгаа л да. Өнөөдөр тэгтээ босгоо жоохон яалаа. Жоохон ядарсан. Өчтөр 2 бол сэрүүлэг дуурангууд шүп гэж басал заримдаа бүр сэрүүлэг дуурахаас өмнө ингэж сэрсэн. Өнтер байгаад байсан. Тэр бол яг нөгөө догтлолын юм бахалтай нөгөө шинэ ажилд орж байгаа болохоор догтлоод гисэн баг. Өнөөдөр тэгсэн чинь бүр сэрүүлэг ингэж дуграадсэн чинь сэрхгүйс. Тэгээ сэрүүлгээ унтраачаад жоохон үдэн анч хөвтсөн чинь 5 минут хөвтсөн байдэ. Тэгээл ер нь бол хамгийн юм ингэ жоохон хоцроо авчлаа. Тэгтээ зүгээрээ. Намайг ажил дээр очихоор угаасаа хүмүүс ирэх байд юм лээ. Өнөөдөр би ажил дээр бас гэрээ хийн гэ диплом энтраа аваад ирсэн байна. Өглөө хийсэн загснасаа өөртөө өдрийн хоол гээд авч явах гэж байгаад мартсан бахай. Саунд хийж тавьчаад мартчихчих.
Гэтэ зүгээр энд нэг ажилчтайгаа цайныхаа хэсэгт янз бүрийн технологи байд юм лээ. Солонгосууд их ажилтаа газар байгаа. Тэгээд бэлэн гомент төр, жантай гомент төр байд юм лээ. Өнөөдөр зөв бэлэн гомент ч гэдэм үү дөө. Би саяас өглөөний цаа аваагүй. Одоо ороод кофе уугаад жоохон мэдчихнэ эндээс. Ирчихлээ. Их цагаа оруулаа. Good morning. How are you? Хэрэгтэй даа. Good. Дахиад 2 цаг. За 5 цаг өнгөрч байна. Ажлаасаа гараад окно очиж авъя. Манай хоёр хичээлээсээ тараад ирсэн байгаа. Би өглөө хоолоо идсэн болохоор хоолоо идэж байгаа. Өнөөдөр тэгтээ жоохон ядарлаа. Жоохон дутаа унтсан юм аа. 11 өнгөрч явахт унтсан. Тэгээд өглөө бассан болохоор өнөөдөр ихтгэн амрыг гиснээс нэр өнөөдөр бас хүн цормоос хийх юм байна. 6 хасаас цормоос хийн. Тэгэхээр надад одоо цаг 30 минутын зай байна. Окно очиж аваад гэртээ харахад за бараг 5:35 5:40 болчих واخ. Тэгээд охиндоо хоолоо өгж хоорн гэс гэрээ цэвэрлээд сормоосныхаа огор дээр юмнуудаа янзлаад хийх сормооснуудаа бэлдээ тавьчихна. Тэгээд хүний эрэхт нь хүүхдүүдтэй утас центр зураг центраа үзүүлж идэл. Тэг гайгүй нэг цаг гарны дотор хийгээд дуусчих واخ. Тэгээл 8 цаг болол. Тэгээл ерөн унтах цаг болчих юм шиг байна дөө. Хэрэг хүн цормоос хийхгүй бол гэртээ очиж жоохон амарна. Хүнтэйгээ хамт өдөржингөө уулзах болохоор чи бит хоёр их нилуурна. 2 бэнийг сансан 2 юм байгаа. Тэгээл байж ил бас орой болчиход лээ. Тэгээ ер нь бол хүүхдүүд 9 10 гээд унтж байгаа. Өнөөдөр ихтгэн унтахыг бадна. Шүү таныхаа завар далнууд бол өндөг авсан. Тэгвэл дэлгүүр хашаа орох бас завгүй болоод байна. Miss you. You miss Mama? Yeah, okay, me. Yeah, of course. You will take some. Юба. Чүмүү чанга чүмүү. Юу болох? Чин хоол хийсэн байгаа. Хоолоо идэ за. За. Mama eats cereal. Want cereal again? Okay. Yeah, Mama eats cereal. Okay. За ингээ боо юм болж нэг юм дууслаа. Окей, Мая унтна гээд байна. Өнгө сая дуусаад Мая нойрон хүрснээ мэдээд миний охин сая 2 цаг утас зурагт үзсэн ядарсан байна. Унтаа. Яа, унтчихаа. Эсний ясаа. За. Бук. Мэмэ? Юу мэмэ?
Зайс нь одоохон. Аны томоо хараг юм шүү. Томоо сайн даа. Сайн уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Им томоос юм байна. Томоосоор we're sleeping right now. Down there. They are not watching Sean. Falling down, okay? It's just so tired today. Өнөөдөр айгүй завгүй их юм хийсэн өдөр болоо. Хитээс яасан бэ? Явж гинэ. Чинээс нэг суугаад байл та. Mama, drink water, baby, please. Дээр том бэ. So tired. 8:45. Give me a second now. Bye. Дараа алцъя. Tomorrow. Уйлчаад бичлэг хийхээр жоохон сонирл, жоохон кринжлэн гэхдээ яг чиггүй бол нэг болохгүй юм санагдаад. Яа тэгвэл өчигдөрийн бичлэгийг харахад юуч болоогүй юм шиг те, юунд ч түртэйгүй юм шиг. Хамаагүй амжилаад тэгэл бүх юм амархан юм шиг болгоод байгаа юм шиг те. Харж байгаа тэгэл ер нь ихэнх бичлэгэн дээрээ аль болох гой сайхан юмнуудаа гарах гал хичээж байгаа шүү дээ. Өчтөр чинь ихтэй ингээл амар их урт өдөр байсан, айгүй хэм хийсэн өдөр байсан. Сормос хийж дуусныхаа дараа миний бүр нуруу татах гад өдөржингөн суужаад дахиад 2 цаг суугаад нуруу өвдөд амар ядраа тэгээд унтах гэсэн чинь охин бас унтахгүй энэ нуруунд нэг очно гэл тийшээ нэг очно гэл тэгэл бас миний уураар ил хүүхдүүдэд загнаал унтуулсан баггүй юу. Тэр мэрийг бол бичээгөө. Тэгэл өнөөдөр яг л адилхан гээл өглөөрт бас хоолой гээл хүүхдээ өргөж өөл ажилдаа яваал ажилласаа ирээл тэгэл байжсэн чинь том хүүхдтэйгээ 12 настай манай хүүхд бас амар ааштай өсвөр насны эхлээд ер нь битээр жоохон модалцдаг байхгүй юу. Тэр мэрийг бол бичлэгнээр оруулдаг л дээ. Тэгэл битээр чинь 7 хоногт гэрэлтэн би хүүхдээс хойш 7 хоногт 2 удаа баг уйлдаг. Тэгэл саяас тэр өдөр нь болж таарлаа л та. Тэгээд би сая бахан уйлаад байжснаа гинт. Өчигдөр ингээл зүгээр юм шиг байснаа. Хүмүүст харуулчаал. Яг үндэ би энд ингээд 7 хоногт 2 удаа уйлж байгааг ингээд хэлэхгүй л бол мэдэхгүй шүү дээ. Тэгээ хүмүүс энэ хүн болгоод хахад би чадахгүй байна гэд боджвол яана гэж бодоод тэгээ камера бичиж байгаа байхгүй. Өнөөдрийн хэрэлдэгч гэжтэй манай хүүхдээ амар хоол амар гомдмор өгнөд хэлдэг. Түрүүн би ядраад байжсэн чинь дэлгүүр явъя гэд дэлгүүр явж куки идэн гэд болдгоо. Тэгээ би чинь ядраад наа гэсэн чинь уурлаад та яарад дандаа ингэж идэг да амар залах уу гинэ. Тэгээд тэр хүч аим муухай тусч амчаа хамаг байдгаараа хичээгээд хахад хамгийн ойлгож хайрлах хэвээр хүн байж гэж тэгж яа хүүхдэлтэй хүүхд бол юуж мэдгүй л аа. Тэгтэл хүүхдээсээ тийм үг сонсгорч байна. Муухай байхгүй. Бас мөжөө хүүхдээ ирэлтээд тэгээд энэ бүх юм жигийн хийдэг гэж бодоод байгаа гэсэн чинь бараг өөрөө идэг гинэ өөрөө цэвэрлдэг гинэ шалгуудлаа. Тэгэхээр би маргааш нэслээ би юу хийхгүй гэсэн. Гэлүүж мэдгүй мэд юм уу бацаач. Хүн хамаг чатлаараа хичээж яхад хажуунаас хамгийн ойрын хүмүүс нь тэрийг үнэлэхгүй байх бол хамгийн муухай мэдрэмж. Миний хувьд бол дэлгана манай нөхөрч гэсэн хаяана битэрчмас байнга инээлтэл байнга бинийг хайрлал байна гэж байхгүй шүү. Би минь муухай хэлгүй байна. Ганаас намайг хичээхгүй чадлаараа хичээдгүй энэ төр гэл хэлдэг хэлжлээсэн.
Тиймэрхүү амар гомддог л та. Маа ярьсан чинь гайгүй сэтгэл уужрах шиг боллоо тэгтээ. Өсвөр насны одоо 12 нас жоогон дөнгөж эхэлж байгаа л ингэсэн. Одоо 17 хүртлээ кимаяж юм бэ. Амьдарч байсан. За. Бид бүгдээ амьдрал бүгдээрээ 100% аз жаргалтай биш шүү л гэж хэлэх гэсэн. Хэцүү үеч гэсэн байгаа. Тэгээд болох байхаа. Маргааш ажилтай. Маргааш тэгтээ өглөөр тусч хоолихгүй. Үлсэн үз жоох үлсэд байлах юм багац.